Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд хүргэе. 7 дугаар ангийн дасгал ажлын номны 6 дугаар хичээлийг тайлбарлахад бэлэн боллоо. Хичээлийг хэрэглэх түүнээ бэлдээд анхаарлаа хандуулна уу. За өнөөдрийн хичээлийн гол зорилго бол газрын зургийн солилцлыг уншиж сурах юм аа. Даалгавар 1. Өмнө нь очиж байгаагүй мэдхгүй газар руугаа аялалд явхад хамгийн чухал зүйлийн жагсаалтыг гаргаад тэр нь юу хэрэгтэй вэ? Гаргасан тэр жагсаалт чинь юунд хэрэгтэй вэ гэдгээ тайлбарлан бичээрэй. Даалгавар 2. 3 ширхэг дугуйд урс өгөөд эхний зураг дээр өргөрөг, 2 дахь зураг дээр уртраг, 3 дахь зураг дээр солилцлыг зураарай гэжээ. Дэлхийн бөмбөрцгийг тэнхилгээр нь хуваасан шугамыг экватор гээд түүнтэй зэрэгцээ орших шугамуудыг өргөрөг гэдэг. Харин дэлхийн бөмбөрцгийн хойд ба өмнөд туйлуудыг холбосон шугамыг уртраг гэнэ. Өргөрөг уртрагийн огтлцлын цэгийг солилцол гэдэг бол өгөгдсөн тойрог дээр яаж зөв зурхаа бодоорой хүүхдүүдээ. Газрын зургаас өргөрөг уртрагийг яаж зурсныг бас харах боломжтой. За даалгавар 3. Газар зүүн зургийн солилцол дээр үсэг бичсэн ийм зураг өгөгдсөн байна. Мөн солилцол өгөгдөжээ. За өгөгдлөөс харахад бол 4 үсгтэй өв үсгээр харагдаж байна. За тэгээ нэгдүгээр солилцол нь баруун уртрагийн 20 градус, хойд өргөргийн 20 градус огтлцлыг харъя. Энэ огтлцол дээр G үсэг байна. Үлдсэн 3 үсгийг олоод өгөө бүтээгээрэй хүүхдүүдээ. За даалгавар 4. 3 дугаар даалгавартай ерөнхийдөө адилхан солилцол олох даалгавар байна. Энэ удаа солилцлыг бичих нэ. Цэнхэр дугуйн солилцлыг бичихийн тулд эхлээд аль уртрагт байгааг харъя. Баруун уртрагт байна. Баруун уртрагийн 20 градуст. Харин өргөрөг нь хойд өргөргийн 60 градуст байна. Тэгвэл солилцол нь баруун уртрагийн 20 градус, хойд өргөргийн 60 градус болох нь. За даалгавар 5. Онгоц бууддаг тоглоомын дүрмийг мэдгүй хүүхдүүдээ. За онгоцны толгойн солилцлыг олъё. Улаан онгоц бол баруун уртрагийн 30 градус, хойд өргөргийн 40 градуст байна. За үргэлжлүүлээд бусад онгоцны толгойн солилцлыг олоод бичээрэй. Гэрийн даалгаварт Google Map программыг ашиглаад сургуулийнхаа солилцлыг бичнэ үү гэсэн байна. За энэ даалгаврыг хийхэд тулд компьютерийнхаа Google Search хэсэг дээр нь Google Map гэж бичээд хайлт хийгээрэй. Маш олон сонголтууд гарч ирнэ. Харин хамгийн ихний Google Map гэсэн хэсэг дээр дараад ороход газрын зураг гарч ирнэ. Тэгэхээр компьютерийн дэлгэцийн зүүн гар талын дээд хэсэгт хайх объектийнхаа буюу газрынхаа нэрээ бичгээр газрын зураг өөрчлөгдөн хайсан газар маань гарч ирнэ. За Ховд аймгийн прогресс сургууль гэд бичээд хайгаараа газрын зурагаас прогресс сургуулаа олсныхаа дараа маус хоёроо дарахад солилцол нь гарч ирнэ. За тэгэхээр энэ даалгавар тийм хэцүү биш байгааз. За гэрийн даалгавар дэлгэц дээр нэгэн хөшөө байна. За энэ хөшөөний тухайн сонирхолтой мэдээллийг олж уншаарай. Өнөөдрийн хичээлээ дүгнэж бичихээ мартав. За мөн өмнө нь хизээж очиж байгаагүй явах замаа сайн мэдэхгүй газар руу аялалд явхаар бол чамд юу хамгийн их хэрэгтэй байснаа бодоод үзээрэй хүүхдүүдээ. За анхаарлаа хандуулан сонссонд баярлалаа. Баяртай 7 дугаар хичээлээр удахгүй уулзцгаая.